Өнөөдөр Хятад солонгос японочдын хамгийн их иддэг будаатай хуургыг хийх болно. Танд аль улсын будаатай хуурга нь илүү амттай санагдсан сэтгэлдээ хуваалцаарай. Амттай будаатай хуурга хийхин тулд чанартай будаа хариулын тав хоёр байхтал хангалттай. Энэ удаагийн бичлэгээрээ бид дээд зэрэглэлийн солонгос сортын ванжу будаатай хамтран ажиллаж байна. За ямар ч хэсэг эхлээд будаагаа агшаачихъя. Дараа нь хурганд орох бусад орцуудаа бэлтгэх ёстой. Уул нь ногоонуудаа ичид ашиглаж жижиглэе гэсэн боловч ойрд их ядарч байгаа болохоор ичид маань орсонгүй. Ногоон сонгон, бөөрийн сонгон, лууван, саримшны ис зэрэг ногоонуудаа жижиглээд хяан болон самгавсалыг бахан хэмжээгээр жижиглэж бэлдэх хэрэгтэй. За ингээд ер нь бол будаатай хуурга хийхэд бэлэн боллоо. За эхний будаатай хуурга бол Хятадын Янжоу будаатай хуурга. За эхлээд хангалттай тосонд сам орхоо болон хяамаа шараад гаргана. Дараа нь бас тосоо сайн халааж агаад 3 ширхэг өндгийг шарах ёстой. За тэгээд хад тодхаа дээр нь будаагаа нэмнэ. За тэгээд бэлдсэн ногоон сонгон, дууван, саримсны иш, түрүүн шарт болгосон сам орхоо болон хяамаа хийж сайтар хуураад давс пэцээр амтлана. За тэгээд нэг халбаг ойстер соус хийж амтласнаар Альберт Хятадын Янжоу будаатай хуурга маань бэлэн болох нэ. За дараагийнхан солонгосын кимчитэй будаатай хуурга. Ургалын тусан дээр ногоон сонгон болон түрүүн жижигсэн самгавсалаа хийж хуураад дээр нь бахан хэмжээний кимчи хийж үргэлжлүүлэн хуурах ёстой. За тэгээ хайцаар жижиглээд кимчиний шүүс, нэг халбаг гучугару, нэг халбаг сой соус, нэг халбаг эсэн чигээрийгээ сайн хутгана. За тэгээ дээр нь будаагаа нэмж хийгээд хутгана. Хамгийн сүүлд гүнждийн тос болон гүнждийн үрээр амтлаад кимчитэй будаатай хуурга маань бэлэн боллоо. Сүүлийн будаатай хуурга Японы omurice мөн адил ургамлын тосон дээр ногоон сонгон, луун, бөөрийн сонгон, хяамаа хийгээд зөөлөртөл хуурах ёстой. Ингээ ажиглаад байхад ногоон сонгонгүй будаатай хуурга гэж байхгүй байгаад. За тэгээ будаагаа хийгээд нэг халбаг кетчуп, нэг халбаг ойстер соусоор хийгээд будаа маань бэлэн болно. За японочууд маань бол шууд ингээд идчихгүй дээр нь өндөг болон соус хийж иддэг. Будаатай хуурга аяганд хэлбэрт оруулж игээд 5 тавглаад дээр нь өндөг шараад японочууд өндгөө шарахтаа бас их маягтай шарнаа. За болцоо нэг 70-80 хувьтай болгож ингээд зөөлөн байхад нь гаргаад будаан дээрээ тавьдаг байгаа. Хит аргуу болох юм бол амтгүй гэж үздэг. За тэгээд хариулын тагван дээр нэг халбаг цэцгийн тоос, нэг халбаг гурил хийгээд бор болтол нь зөөлөн галаар хуурна. За дээр нь нэг 150 мл уус, 2 халбаг ойстер соус, 2 халбаг кетчуп, нэг халбаг эсэн чихэр хийгээд соус өтгөн бодлон буцалгаад гарганаа. За ингээд японочдын хамгийн их иддэг omurice маань бэлэн боллоо. За кимчитэй боккомбо буюу кимчитэй будаатай хуургыг нүүдэлж шарсан өндөггүйгээр төсөөлшгүй. За одоо тэгээд хамгийн ихэд шарсан Хятад Янжоу будаатай хуурга халаагаад за бид хоёр хоол идэхэд бэлэн боллоо. Бимба хоолндоо. Нөгөө удаан сонсоогүй үгээ сонсоод баярлаад ирсэн. Хоолндоо. За ингээд Хятад, Солонгос, Япон. Йоо. 3 төрлийн будаатай. Агнаас нэг юм манай санал болгоо. Тэгээд одоо халуун дээр нэг энэс идэх. За тийм. Энэ манай хүний техникгүй энэ ширхэг сольж байгаа нь. Энэ тоогооч уур чадвараа. Хятад хоолны онцлог. Аюу гоо юм те. Одоо Хятад улсаар аялсан бол Япон улсаар аялъя. Соус. Ямар гоо юм бэ? Соустойгоо холбогдоод ингээ өндөгтэйгөө холбогдохоор бүр аманд уусаад иш ороод. Часиж байгаа. Гулгаал ороод байна. За Японд ирсэн үү, Хятадд ирсэн үү? Яна. Энэ аюу хэцүү асуулт байна. Ер нь одоо штэ. Omurice юм байна. Манай улснаас хайлаад. Тэгтэл ер нь хэцүү л юм л да. Зөв сүүлд амссан болохоор omurice сонгосон болов. Одоо гоё кимчитэй бодож байгаа гэдэг. Бокком гэдэг нь будаа хуурсан гэсэн, пап гэдэг нь будаа гэсэн. Ингээд хаваагаад ингээд зүгээр шарыг.
Таниуд амт. Мэддэг амт. Байн мэддэг амт гэнэ. Гоё шүү. Тэгээд бархан байна тий. Манай хүн зунжанга хийж өгөөгөө хаад нэг дар бөөндөж байгаа юм.